Мэдээ үргэлжилж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Улаанбаатар марафон олон улсын гүйлтийг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулна. Оролцогчид 500 м-ээс 42 км хүртэлх зайд бөгөөд энэ үеэр зарим замыг хэсэгчлэн хаахааруулсан байна. За зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл ажилтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ жилийн хувьд 5 дугаар сарын 24-ний өдөр өглөөний 6 цагаас оройн 18 цагийн хооронд автозамын хөдөлгөөний тодорхой хэсгийг хааж Улаанбаатар марафоныг зохион байгуулна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой гудамж замууд дээр хязгаарлалт тогтоож ажиллахаар төлөвлөсөн байна. Шинэ өдөр буюу Улаанбаатар марафон арга хэмжээнд дээр цахилгаан хөдөлгөөртэй мотоцикл өндөр дуутай иргэд маань хөдөлгөөнд оролцоод бага насны хүүхэд болон явган зөрчигчдийн иргэдийг мөргөж хэмтэх тохиолдлоос цагдаагийн байгууллагт хэд хэдэн тохиолдол бүртгэжсэн. Тэгэхээр энэ дээр цагдаагийн байгууллагаас бол онцгойлон анхаарлаа хандуулж байгаа. За манай эцэгчүүд маань хүүхдтэй хараа янзтай. За мөн дээрээс нь цахилгаан хөдөлгөөртэй тээврийн хэслэг бол яг одоо энэ шингүү бүрчлэл буюу Улаанбаатар марафоны бүрчлэл рүү бол оруулахгүй гэдгээс зөвлөж хэлмээр байна. Инх тайвны өргөн чөлөө нарны замаар үйлчлдэг чиглэлүүд маань их тойруугаар үйлчлэгээ үзүүлнэ. За урдаас хойш чиглэлийн чиглэлд үйлчлэгээ үзүүлдэг чиглэлүүд маань ногоо нуур цагдаагийн гудамжаар үйлчлэгээ үзүүлнэ. Мөн хойноос урагш чиглэлд үйлчлэгээ үзүүлдэг тээврийн хэслүүд маань 102,000 нарны гүр Баян бүрдийн тойрог гэсэн ийм ерөнхий маршрутын дагуу зураг дээр харагдаж байгаа маршрутын дагуу үйлчлэгээ үзүүлэхээр байгаа. Мөн Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлт зохион байгуулалттай холбоотойгоор нийтийн тээврийн нийт 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Харин уралдаан дууссаны дараагаар нийтийн тээврийн үйлчилгээг үндсэн маршрутаар үзүүлнэ хэмээн холбогдох байгууллагаас мэдээллээ.